За сайн бацгаана та бүхэндээ Лиза болоод Тарот YouTube сувгаараа мэдчилж байна. Би сайхан хүзрийн мэрэг гэдэг үснэ болоод YouTube сувгийнхаа нэрийг Лиза болоод Тарот болгосон байгаа. За өнөөдрийн сэдэв бол 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг оруулах болно. Ажил, карьер, хайр, дурлал, мөнгө, санхүү гээд бүгдийг нь детальчилж үздэг хүмүүс маань бол мэднэ. За тэгээд ерөнхийдөө жоохон сарын би өмнө тулгуулж ордог гэсэн мэл яг заавалжгүй сар болгоны нэгэндээ өмнөх өдөр тэгэхдээ хүмүүс маань жоохон хитэн өдрийн өмнөөс дараа сарын төлөв байдлын мэд хэлүү сонирхолтой байдаг гэдгийг анзаарсан болохоор ер нь бол ингээд хитэн хоногийн өмнөөс оруулъя гэж бодлоо. За өнөөдрийн сэдэв бол 10 дугаар сарын ерөнхий төлөв байдал. Гэхдээ надад нэг сар болгон би эрүүл мэндийг ерөнхий төлөв байдлыг бас давхараа оруулж яхаар шийдсэн. За энэ дээр 4 хүзэр за энэ дээр болохоор 10 дугаар сард хүзэр тус бүрдээ бүлэг болгондөө 1 2 3 дугаар бүлэг болгондөө эрүүл мэндийн ерөнхий төлөв ямар байх вэ? Анхаарах зүйлс юм уу гинтийн сюрприз нь юу байх вэ гэдгийг хараад мөнгө санхүү ажил карьер дээр анхаарах зүйлс болон санхүүсүүдийн зөвлөгөөг оруулсан байгаа. Энд нийт 4 хүзэр байгаа. За тэгэхээр надтай холбогдох Facebook, Instagram хаягууд маань миний description box дээр байрлсан байх болно. Хилээд байхад дахиж комментэн дээр л яаж тантай холбогдох вэ гэд бичээд идэх хүмүүсийг би үнэхээр ойлгохгүй ба. Эхлэлээ introduction буюу өмнөх намайг ярьж байгаа зүйлийг заавал хичээнгүйл нь сонсоорой гэж хуй. За description box дээр гарчны дор байрлсан дээр миний онлайн дэлгүүр, мэрэг төлөвт хэрэглэх бүх зүйл болон хамгаалтын чулуу, Тарот хүзрээс ахуулаад олон хэрэгтэй зүйлүүдийн зардаг онлайн дэлгүүрийн маань линк байрлсан байгаа. За надтай холбогдож мэрэг төлөв хийх хүсэлтэй хүмүүс байвал Instagram болон Facebook пэйж хаягийн линкүүд бас байрлсан байгаа. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За өнөөдрийн сэдэв бол угаасаа ойлгомжтой. За 1 дугаар нь 2 дугаар нь 3 дугаар нь гурал ижлэхэн чулуу. Тэгтээ хэлбэр хэмжээ нь өөр. Тэгэхээр би дандаа хэлэхдээ нэгт хүүсийн ялгаа байхгүй, хоёрт бичлэгээ зогсоож агаад гүнзгий амьсаа авч агаад яг өөрийнхөө бүрэнхээр татагдсан чулуун дээр сонголтоо хийгээрэй гэж хүсье. За 1 дугаар нь энэ байна. Хоёр дугаар нь энэ чулуу. 3 дугаар нь энэ чулуу. Ижилхэн чулуу боловч хэлбэр хэмжээ л өөр. Тэгэхээр нэг стресст хэрэггүй дахин сануулъя. За тэгээд энэ бас ерөнхий entertainment зорилгоор тавьж байгаа Тарот уншлах болохоор хүн болгон 100% таарахгүй зарим нэг мэдээлүүд зүрх магадлал байдаг. Яагаад гэвэл миний YouTube-ыг бол нэг ганц 2 мянган хүн үздэггүй. Тийм болохоор иймэрхүү энергийн хувьд бол зөрүүтэй байх магадлал гарын шүү. Тийм болохоор ерөнхий уншлага над дээр хийлгэж байгаа хувийн уншлага биш болохоор авах гэхийн ухаанаар хандаарай гэж хүсье. За эхэлцгээе. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ 1 дугаараас эхлэе. 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар. За 1 дугаарх юм маань Тарот уншлага даан тавтай морил. За чамд анхааруулах санхүүсүүдийн зөвлөгөө, чиний эрүүл мэнд, мөнгө санхүү карьер дээр юу анхаарах вэ? Энэ сард ирэх гинтийн surprise гэсэн эдгээр 4 хүзэрнээс эхлээд бүгдээр эхэлнэ. За ерөөхдөө өөртөө бясалгал хий, амралт авах ч юм уу, аялалаар яваа, өөрийгөө илүү их I love yourself more time before me. За ер нь бол шийдвэр гаргахаас өмнө илүү жоохон бодоо өөрийгөө анхаараа гэж байна л да. Тэгээд ментал буюу сэтгэл зүйн хувьд бол маш их ядарсан харагдаж байгаа болохоор сайн амар ундтай амралтанд яв, бясалгал хий, өөртөө илүү анхаараа гэж санхүүсүүд маань зөвлөж байна. 1 дугаарыг сонсон хүмүүсийн минь хувьд бол ерөөхдөө одоогийн энергийн байдал нь маш их ядарсан, стресссэн, ажил, карьер, мөнгө санхүү яаж болох вэ? Хичээл сургуулаа яаж төгсөх вэ?
яаж амжилттай байх вэ гэдэг юм уу те. Эннээсээ бол маш их энерги бараад ядарсан харагдаж байна. Өөрийгөө хүчлээд чи нэмэргүй дараа эрүүл мэндийн хувьд ч юм уу асуудал гарч болно. Тийм болохоор чи илүү амжилттай ажил карьердээ илүү амжилттай бай гэж бодож ивэл хичээл сурлагатаа, карьертаа ер нь бүх зүйл дээр амжилттай, бизнес дээр ч гэсэн амжилттай бай гэж бодож байвал сахиусууд маань чамд хэлдэг хэсэгэн чсэн амралтаа аялалд яв, тархи толгоогоо зэврэл шийдвэр гаргахаас өмнө жоохон өөрийгөө сонс бод те. Тэгвэл чиний тархилгооч үнэхээр ядарсан байна гэж аахгүй. Яаж ч сайн унтаад аваач гэж зөвлөж байна. За тэгэхээр нэг дугаарынхан манай өөртөө энэ дээр анхаарна. Ядаж байхад эрүүл мэндийн тал дээр энэ сард ингэж гараад ирээд байгаа байхгүй юу? Мөнгө ажил гэж бодсороод өөрийгөө бодохгүй байснаас болоод стресстэй эрүүл мэнд чинь бас асуудал үүсгэр харагдаж байгаа болохоор жоохон өөрийгөө хайрлаа гэж энд зөвлөж байна. Сахиусуудын зөвлөгөө, эрүүл мэндийн зөвлөгөө хоёр таарж байгаа байхгүй юу? Чи нөгөө хитрхи их өөрхөн эрүүл мэнд, аз жаргал ч юм уу, амралтаа бодохгүйгээр яаж мөнгө олох вэ? Яаж хурдан мөнгөтэй болох вэ? Яаж өөрийгөө баян болох вэ? Яаж өөрөө дарах вэ гэдэг юм уу. Үүнээс болоод стресстэй хитрхи шаргуу ажиллах, эсвэл хитрхи хичээл сургуультай чармаасаас болоод эрүүл мэнд чинь муутах гэдэг болохоор одоо мөнгөний араас нэг хэсэгтээ хөөцөлтгөө болоод хэсэг нь чсэн завсарлага аваач гэж эрүүл мэндийн тал дээр бол сахиусууд байна зөвлөж байна. Ингээд харах юм бол ингээд сахиусуудын зөвлөгөө, эрүүл мэндийн тал дээр ерхий зөвлөгөө ингээд таарж байгаа байхгүй. Тэгэхээр манайхаа өвтэй байж болно, баян болохыг хүсчиж болно, үнэтэй зүнх заавал энэ сард авмаар байж болно. Заавал энэ сард үнэтэй машин авах шаардлагатай ч юм уу тийм зорилготой байж болно. Гэхдээ зорилго чинь хитрхи их өндөр, хитрхи их ачаалттай, хитрхи их эрсдэлтэй байгаад байна. Өөрийгөө хайрлаа, жоохон ч гэсэн амраад аваа. Мөнгө, эд материалын зүйл бол амьдралын бас тийм чухал гол учир утга биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Маш их ажилтдаг, шаргуу ажилтдаг мөнгөний төлөө ер нь бол ийм хүмүүс бас байгаад байгаа харагдаж байна. За тэгэхээр үүн дээр анхаараарай. За ажил карьерийн хувьд бол ер нь бол алсын хараатай байхыг анхааруулж байна. Чамд ер нь бол сонор сэрэмжтэй байхыг анхааруулж л дээ. Эд баялгаа хангах чухал ач холбогдолтой зүйлд анхаарлаа хандуул одоо яг уу чи маш их мөнгө төлөө авч эсвэл чи маш их мөнгөний тал дээр ингээд бизнес эхэлж байгаа төлөв юу гэдэг нь төсөл боловсруулж байгаа. Ер нь бол аюу хөөртөөр ачаал авсан байж болно те. Тэр нэг хэдхэн саяар чимжихгүй байж болно те. Энд тийм одоо зөвлөө том санхүүгийн бизнес зорилгоч байд юм уу байж болно. За яг мэдээж тэрэн дээрээ бол алсын хараатай байж бас анхаарлаа сайн хандуулахыг бас чамаас сахиусууд хүсэж байна. За тэгээд эрүүл мэндийн тал дээр болон сахиусуудын зөвлөгөө бас хэлсэн байгаа. Энэ сард чамд гарч ирэх зүйл бол гинтийн мессеж. Одоо магадгүй чиний хизээч одоо надлуу юм бичихгүй байхаа гэж бодсон хүнээс захиа мессеж дуудлага ирж магадгүй. Эсвэл одоо чи бизнес хийдэг чинь ямар нэгэн ажил карьер дээр нэг одоо хүний гарын үсэг зөвшөөрөл те бизнес хамтрагч спонсороос ямар нэгэн одоо мессеж мэдээ хүлээж байгаа ч юм уу эсвэл хайр дурлал дээр X-ийн удаан хугацаанд чамтай холбоо барих уу гэж хүлээсэн байж болно. Эсвэл за энэ бизнес чинь амжилттай болчлоо шүү. Эм чин бүтчлээ шүү гэдэг юм уу те нэг иймэрхүү тал дээр ер нь бол нэг юм гинтийн биелэг айгүй эерэг тал руугаа мессеж загтал бол авахар харагдаж байна. За энэ бол чиний 10 дугаар сарын surprise байх болно. Гэхдээ бүгдээрээ мэдээж энэ чинь 10 дугаар сарын ерхий уншлаг болохоор илүү дэлгэрэнгүй детальчсан уншлагыг араасаа аваад явна. За тэгэхээр анхаарах зүйлсүүдийг хэллээ. Эрүүл мэндийн тал дээр хэллээ. Сахиусуудын зөвлөгөөг бас хэлсэн байгаа тийм үү? За энэ дээр анхаарах нь байна шүү. За идэрсийг ингэж. За эцгийшин тавьчих. За одоо тэгэхээр ерөөхдөө би өнөөдөр бол өмнө голдоо хайр дурлалаас эхэлдэг байсан бол би одоо мөнгө санхүү, ажил карьер дээр илүү эхлэе гэж бодлоо.
Энэ ганц хоёр нэг дали комеди явуулсан. Хүзрээ ямар их холд юм бэ гэд. Хүзрийг сайн хольж хийж мэрэг төлөв тавигддаг байгаа. Би entertainment хийхдээ бол нэг хүзрийг нэлээд удаа ашигладаг болохоор дараагийн бүлгэмтэд хүзрөө давцуулахын тулд маш сайн холих хэрэгтэй болохоор үүн дээрээ юм цаг зав баг зэргийн гаргаад идэг юм шиг байна лээ. Гэхдээ угаасаа ингэх ёстой байдаг шүү гэдгийг анхаараарэ. Угаасаа тийм байдгаа. Тэгээд тааруудын тал дээр мэдлэхгүй мэр төлөв хийж үзээгүй нэг ганц хоёр хүн яс их холдیں۔ Эдгээр гинүүнийг ийм бичээдсэн. Миний арга барил таалагдахгүй бол зүгээр unsubscribe хийгээд миний YouTube-ээс явна уу гэж зөвлөе. Яаж блоклдог вэ? Иймэрхүү хүмүүсийг яаж блоклдог талаар мэдэх юм байл гуйж комент хэсэг дээр бичээд өгөөрэй. Миний YouTube сувг бол маш их гэрэл хийгээтэй байх хүмүүсийн тусны тулд байдаг сувг болохоос ш нэг юм хідэн утасны цаанаас нэг хэрүүлээдэг юм хүмүүсийн хар мухай энергитэй би YouTube сувга байлгамааргүй байгаа. Тийм байна. Өөрчин. За тэгээд одоогийн байдлаар 10 дугаар сарны дугаараа сонсон хүмүүсийн минь ажил карьер мөнгө санхүү ямар хөө байх вэ гэдгийг харъя. Эхлээд хувийн бизнес хийдэг ч юм уу, ажил төрөлтэй, албан байгууллагт ажилладаг. Тэгээ юу ч үгүй тодорхой хэмжээгээр ажил төрөлтэй хүмүүсийн маань хувьд ямар хөө байх вэ гэдгийг хараадах юм. 10 дугаар сарын ерхий төлөв. Тогтсон ажил төрөлтэй, бизнестэй, албан байгууллагад ажилладаг ч юм уу хүмүүс маань 10 дугаар сард бол ерөөхдөө санаа зовоож исэн зүйлүүдэд ардаа орхих нь байна. За санаа зовсон зүйл нь одоо бизнес мөнгө санхүүгийн үед янз янз байна л да. Хөрөнгө оруулалт хангалттай авч чаддгүй жишээ нь бизнес хамтрагч нар бол чамаа дэмжиж өхөн хоолддгүй ч юм уу эсвэл хамт олонтойгоо ингээ байхад ямар нэг сэтгэл зүйн хувьд дарамттай гэдэг нэг иймэрхүү зөвлүүд бол 10 дугаар сард байх бол 10 дугаар сард энэ проблемууд чинь тодорхой хэмжээгээр бага ч гэсэн нэмгэрэхээр харагдаж байна. За сэтгэл зүйн хувьд ажил карьер дээр юм уу бизнес дээр маш их дарамттай хүмүүс байгаа бол зовлончин 10 дугаар сард дуусгар болно. Зарим хүмүүсийн хувьд бол 100% дуусгар болно. Үгүй махад ядчил бага зэрэг нэмгэрэхээр харагдаж байна. За тэгээд гэр бүлийн хүмүүстэйгээ бизнес хийж магадгүй харагдаж байна. Нэмэлт орлого болохын тулд тэгээд ерөөхдөө хэрвээ 10 дугаар сард өнгөрсөн 9 дугаар сард ч юм уу та бүхэнд маань ажил карьер мөнгө санхүү бизнес дээр проблемтэй байсан бол 10 дугаар сард проблемуудаа шийдвэрлэхээр харагдаж байна. Зарим нэгний хувьд бол ажлаас сольж магадгүй харагдаж байна. За тэрний юу гэхээр одоогийн байгаа албан байгууллагын ажлаасаа гарах эсвэл одоогийн хийж байгаа бизнесээ болоо шал шин зүйл туршиж үзэх. Эсвэл цоошин ажилд орох тийм боломж 10 дугаар сард гарч ирэхээр харагдаж байна. Ер нь бол нэг санаа зовлтгүй гэсэн үг л дээ. Яагаад зарим нь ингээд одоогийн хийж байгаа ажлаасаа гарах вэ эсвэл бизнесээ солих шалтгаан нь юу вэ гэхээр 10 дугаар сард өмнөх саруудад чи хичээгээд болж өгдөгөө ч юм уу те. Ер нь нэлээд проблемтэй байсны улмаас бас заримудны ийм шийдвэрт хүрч байгаа. За энэ ажлаас гарахгүй бол хил ам дээлтгүй хэрүүл маргаан стресс нь дээлтгүй болохоор өөр ажилд орё гэж шийдэхтэй. За эсвэл нэг юм жишээ авахад за нэг ийм 8 хийгээд үзсэн чи болохгүй болохоор шал өөр бизнес ч юм уу өөр бараа бүтээгдэхүүн зардаг ч юм уу иймэрхүү байдлаар шин зүйлийг сориод үзье гэж төлөвлөнө. Зарим нь бол найз нөхдөдөө ч юм уу хамаатан садныхаа эгч тусдаа хач байдаг юм уу те хамтарч нэг бизнесийн шин санаа эхлүүлэх төлөвтэй харагдаж байна. За тэгэхээр түрүүн бол хэлсэн те алсын хараатай бай гэж бол хэлээд байгаа шүү дээ. Ерөөхдөө өөрийнхөө санхүү мөхөн дээр нэлээс ач холбогдлож анхаараарай гэж сахиусаа зөвлөсөн байгаа. Хэдий ингээд одоогийн ажил карьер ч юм уу бизнес чинь шиний сэтгэл санаанд нийцгүй байгаа ч гэсэндээ дахин хэлээ өөрийгөө бас зовоохгүй байхад хичээгээрэй. За тэгэхээр 10 дугаар сард бол ерөөхдөө илүү өндөр гол тавих хэрэгтэй, зорилго тавих
шаардлагатай болно хэрэг мөнгө санхүүг агуулъя гэж бодож ивэл энэ санаа зовлттой байдал ингэж өөртөө итгэлгүй байдлаас холдоод эрсдлийг өөрөө зоримог алхмаг хийж чадах юм бол чи emperor буюу эзэн хаан шиг байж чадна. Их мэдлэлтэй, эд хөрөнгөтэй байх боломж 10 дугаар сард чамд нэгтгэх нь байна. Тэгээд ер нь бол хараад хад хүмүүс нь угаасаа нэг дугаарах юм байна. 10 дугаар сард шийдвэр гаргах нь байна л да. За бүтгүйцээ ахиж төвчгүй шин юм хий эсвэл ажилласаа гараа. За яг мэдээж зарим нэг хүмүүсийн минь хувьд бол ч гэсэндээ албан байгууллагын хэцүү байсан гэсэндээ гүрийгээд үлдэх их бас бодлоо төрнөө. За хэрв чи одоо нэг дугаараа сонсон хүмүүсийн хувьд бол өөрөө хувийн бизнестэй чи тэр бизнесийн захирал нь менежер нь байгаа бол энэ хэдий бизнес чинь ч юм уу ажил гэрийн асуудалтай байсан ч гэсэндээ ямар нэгэн шинэлэг шийдвэр гарах эрсдлийг авах юм уу найз нөхдийн дэмжлэгийг авах гэх мэтлэн зүйлүүдийг хийгээд нэг бол ерөөсөө шийдэмгээ байснаар 10 дугаар сард асуудалтай бүхнүүдээ цэгцэлж чадах нь чам шинэ бизнесийн санаа төрөх эсвэл одоогийн байгаа ажил карьер дээрээ бол асуудлуудаа 10 дугаар сард сайхан шийдвэрлэх нэ. Тэр хүн хүнээс шалтгаална тийм ээ. Би дандаа 2 3 гаргалгаа хийлдэг нь ямар учиртай вэ гэдгийг бол намайг үздэг хүмүүс бол мэдж байгаа. Энд чинь олон ажил карьертэй бизнестэй олон төрлийн юм хийдэг хүмүүс байгаа болохоор ингэж ярьж байгаа маа. За тэгэхээр ямар проблем байна? Юун дээр анхаарах уу? За ямар хөө үйл явдал болох вэ гэдгийг нэг дугаарханд би бол хэлээд өглөө. За. За тэгэхээр юм байна. Одоо тэгвэл ажил карьергүй одоогийн байдлаар нэг хэсэгтээ ажил төрөлгүй байгаа байж болно. Тогтсон ажил төрөлгүй, ажил хайж байгаа хүмүүс ч юм уу, шинээр бизнес эхлүүлэхий гэж бодож байгаа хүмүүс маань тараад уншлагтаа тавтай морил наашаа суугаараа нэг дугаарах юм байна. За ажил төрөлтэй болох нь 10 дугаар сард юм анхаарах зүйл байна уу? Бизнес чинь ашигтай байх нь үгүй юу гэдгийг бүгд дээрээ харцгаая. Гайхалтай. Нэг хэсэгтээ ажил төрөлгүй мөнгө санхүүгийн проблемтай байсан хүмүүсийн маань хувьд 10 дугаар сард ажилтай болох нь нэг албан байгууллагад ажилд орох юм уу? Эсвэл чи хүмүүстэй найз нөхөд ч юм уу нэг хүмүүстэй хамтарч багаараа ажиллах шинэ бизнесийн санаа сэтгэхтэй хуваарь юм хийх талаар зөвлөлтөхтэй. За би заавал нэг хүний доор ажиллаж байхаар найзуудтайгаа хамтраад бизнес яаж гэдэг юм уу? Тиймэрхүү шийдвэрт хүрэх нь байна. Үүний улмаас чиний зовлон проблемууд чинь дуусах нь байна. Аз чиний талд эргэх нэ. За хуваарь юм хийхийг нэг хүсээгүй хүмүүс бол ямар ч байсан ажилтай болчих нь байна. Ажил төрөлтэй болчих нь байна. Зарим нэгний хувьд бол одоо ажил төрөл хайхаасаа залхаад хүмүүстэй хамтарч бизнес хийх төлөвлөгөө санаа оноо гаргах нэ. Аз чиний талд 10 дугаар сард байх хараа. Ер нь бол сахиусууд чамд хэлэхтэй бол за чамд бол ерөнхийдөө бас тодорхой хэмжээгээр ажил карьер дээр хангалттай туршлага байгаа чи бэлэн болсон. Одоо чи ямар нэгэн бизнес ганцаараа эхлүүлэх юм уу хүмүүстэй хамтарч эхлүүлэх гэж байгаа тийм хүний дор ажиллах сонирхолтой байгаа бол чи удаан хүлээс энэ удаа чи бэлэн болсон болохоор зорилгоод хийгээд үзээрэй чи үр шимийн хүртэх болно гэж хэлж байна. За тэгээ заримын хувьд бол 10 дугаар сард нэг хэсэг хугацаанд бас хэдэн сар ч юм уу ажил төрөлхгүй санаад нь нийцэн ажил төрөлт олдоогүй хүмүүс минь 10 дугаар сард бол мөнгө санхүү болон стресс проблемууд чинь дуусгах болох нь байна. Ажил төрөлтэй болж чаднаа багаар ажиллах ч байдаг юм эсвэл гайгүй албан байгууллагад орж ажиллахаар харагдаж байна. За зарим нь тийм ээ ер нь бол санаанд нь нийцсэн ажил олдохгүй ч юм уу эсвэл яг ямар бизнес хийхийгээ мэдгүй удаан бодож байсны эцэст 10 дугаар сарда ямар нэг шийдэл төрөх заримын хувьд бол хизээч хийж үзээгүй ажиллаа орж суралцахаар шийдэн заримын хувьд бол гадаад руу явдаг юм хөдөө орон нутг руу явдаг ч гэдэг юм уу ажил төрөлд орохоор явна. Зарим нь бол цоош нь хизээч хийж үзээгүй туршлахгүй гэсэндээ бизнест хөл тавихаар харагдаж байна. За тэгээд юу 10 дугаар сард бол гайгүй тодорхой хэмжээ та бүхний хувьд мөнгө санхүүгийн хувьд ч тэр ажил карьерийн хувьд бол ахиц гарахаар харагдаж байна. За юм байна.
За тэгэхээр хайр дурлалаас эхлэе дээ. За эхлээд окей мэдээж синглчүүдээс эхлэе. За 10 дуусаа синглчүүд минь хайр дурлалын төлөв ямар хөө байх вэ? Харцгаая. Oops. Okay. За хоёр талтай гарч ирж байна. Заримын хувьд бол сингл байгаа нэг хэсэгтээ удаан байсан бол хуучин X амьдрал нь эрен гарч ирэх нь байна. Одоо чамаас алсан хуучин эхнэрчин, хуучин найз, охин, найз залуучин чиний амьдрал уучлахгүй чи эрен гарч ирснээр сингл амьдрал чинь дуусгар болоод буцаад хосын харилцаатай байсан хүнтэйгээ эвлэрж шинээр эхлүүлэх боломж олдох нь байна. Зарим нь бол ер нь бол ямар нэгэн байдлаар X-ийн хүлээж байгаагүй синглчүүд мань байгаа бол 10 дугаар сартаа багтаад ер нь чамааг их нэлээд сэтгэлтэй хүн чиний амьдралд гарч ирэхээр харагдаж байна. Чиний хувьд бол 10 дугаар сард бол шинжлэх хийх болсон харагдж л да өнгөрсөн амьдралаа үлдээ илүү хайр дурлал ч юм уу шинийг хүсэж тиймүүлээ гэж бодож байна. Тэгээд синглчүүдийн минь хувьд бол 10 дугаар сард албан ёсны хостой болох магадлал өндөр байна. Ямар нэгэн X-гүй X-ээ хүлээж байгаагүй синглүүд минь бол тийм 10 дугаар сар чиний учрах хүн чинь нэг хитгэн уулзаад болчих биш. Ер нь бол чамтай уулзаал нэг утахгүй ч гэдэг айгүй гайгүй ингээд гүнзгийрээд хосын харилцаатай ч юм уу нэлээд дотносох юм байна. Зарим нэг найз залуугаа олно, найз охиноо 10 дугаар сард олох нь нэг дугаарынхын минь хувьд бол удаан ганцаараа явсан зовлончийн 10 дугаар сард дуусгар болох бол эхнэр нөхрөөсөө салсан хүмүүсийн минь хувьд эсвэл найз хүн найз залуугаас салсан хүмүүсийн минь хувьд сингл болцсон байсан хүмүүсийн минь хувьд бол амьдралд чин эргэн гарч ирээд буцаж харилцаа холбооч сэргэнэ гэсэн. За хоёулаа хүүхдүүдээ бодоод хоёулаа эвлэрээ миний буруу гэдэг ч юм уу те. Эсвэл найз залуучин байсан бол за одоо намайг уучлаач хоёулаа буцаад эвлэрээ буцаад гэр орондоо хүрээ дээрээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү эрен мэдээ бол харагдаж байна. Тийм болохоор би энэ мессеж дээр 10 дугаар сарын сюрприз бол гинтийн мессеж ирнэ удаан хүлээсэн хүнээсээ эсвэл хүсэж байсан X-ээсээ ч юм уу гэл би түрүүн бол түрүүн бол нэг дугаарын бичлэг эхэлж байхад бол тайлбарлсан шүү дээ. Үүндээ баталж харуулж байгаа юм. X чин хүрээд ирэх нь чи гинтийн сюрприз гинтийн мессеж болов 10 дугаар сард авах юм байна. Тийм байна да. Тэгээд зарим нь бол мэдээж үр хүүхдүүдэд бодоод буцаж нийлэхээр харагдаж байна. Нөгөө чиний хуучин хос чинь ч гэсэндээ тийм чамаа үр хүүхдүүдэд бодоод уучлалт гуйгаад буцаж нийлэхээр санал тавих нь байна. Энэ чам маш их аз жаргалыг авчирна. Бас нэлийн 50-аас дээш хувь хуучин нөхөр их нэртэй байсан хүмүүсээ бас энэ синглчүүдтэй бас үзүүлж байгаа харагдаж байна. За тэгвэл нөхөртөөгөө эвлэрнэ, их нартайгаа эвлэрнэ гайхалтай мэдээ 10 дугаар сар та бүхний маань хүлээж байна. За хийсэндээ ямар нэгэн X-гүй хизээч хүнтэй гэрэл сууж байгаагүй хүмүүсийн маань хувьд бол албан ёсны хостой болох боломж маш өндөр 10 дугаар сард харагдаж байна. Одоогийн байдлаар хостойгоо яг албан ёсны хостой эхнэр нөхөртэй хүмүүстэй эсвэл найз охин залуучуудтай хүмүүсийн маань хосын харилцаар дугаар сард ямар байх вэ? Харцгаая.
За одоо сүлийн үзэр. Окей. 10 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн юмнууд болж автоматик зүйлүүд гарч ирэх нэ. Жишээ нь одоо чи одоогийн найз залуутайгаа ч юм уу нөхөртөөгөө, эхнэртэйгээ хосын харилцаа чинь өмнөх сард зүгээр байсан бол гинтл чамаас өмнө байсан найз хүүхэн нь эсвэл найз залуу хуучин эхнэр нь ч байдаг юм уу та хоёрын амьдралд иргэн гарч ирснээр асуудал бол ер нь бол ундарч эхлэх юм байна л да. Ер нь бол тэрнээс өмнө бол 9 дугаар сар чинь өмнөх саруудад та хоёрын харилцаа нэлээд аятайхан аз жаргалтай те хосын харилцаа чи хэвэн байсан гадуур дотор гарч суугаалал зугаалал хөдөө гадагшаа явах ч гэдэм гадаад орлоо явж амрах ч гэдэм үү те нэг иймэрхүү байдлаар цагийг сайхан өнгөрөөжсөн бол гэмтэл хуучин экс нь зарим нэгнийх нь хостой хүмүүсийн хувьд бол гарч ирснээр хоёрын дунд үл ойлголцол үүсгэр байна. Заримын хувьд гэвэл чи за энэ яг миний доктортой харилцаатай байх нөхөр байх хүн байна. Эхнэр болох эмэгтэй мэн байна гэж бодож байтал экстагаа холбогдсон ч байдаг юм өөрөө сайн дуураараа. Эсвэл өөр эмэгтэй хүн л өөр залуулаад сэтэ хайж мессеж бичлсэн холбогдсон бүр даамж ирэх юм бол болзоонд явсан ч байж магадгүй. Үүнийг чи олж мэдснээр хоёрын харилцаанд нэлээд асуудал үүсэх боловч чиний хос чинь чамаас уучлахгүйгаад те чийдсэн одоо ялангуяа гэр бүлийн хүмүүс хүүхэдтэй хүмүүс мань бол төвчээртэй байж одоо өөр хүүхдээ бодоод те эсвэл олон жилийн үерхэл нөхөрлөө бодоод төвчээр гаргахаар харагдаж чамд харамсалтай байх боловч байна. За багхан алдаа гаргаж магадгүй л үнэхээр өөрөө нэг хүсгүй байхад нь хуучин ихнэм ч юм уу хуучин найз залуу чиний хамтрагч луучин те ингээд чаргууцалтаад те ингээд мессеж бичээ залгаад те амьдралд нь гарч ирээд хоёрын үннээс болж маргалдаж болно. За гүнзгийрэх юм бол зарим нэгний хувьд бол бүр уулзаж болцсон ч байдаг юм уу те өмнөөс болж асуудал үүсэх зүйлүүд байгаа боловч 10 дугаар сард хостой хүмүүсийн хувьд бол салалт байхгүй. Тэгэхээр нэг юм 3 дахь хөндлөнгийн этгээд гарч ирээд асуудал үүсгэж 10 дугаар сард хоёрын хайр дурлалын харилцааг баг зэргийн гахуулах чиний эцэг санаа хэцүү байх төлөвтэй харагдаад байна. Яагаад гинт чим ингээд за нэг хитгэн хувь шүү за юм. За магадгүй нэг 10% 20% одоо энэ дугаарыг үзэж байгаа хүмүүсийн мань хувьд яагаад гинт чиний нөхөр чинь юм уу чиний найз залуу чинь чиний эхнэр чинь гинт хуучин хүн лугаа ингээд ганхаад сэтгэл нь ганхаад байгаа гэхээр X нь юм хийсэн байх боломжтой. За би те нэг үзэж хардаг хүн ламбо ч гэдэг юм уу эсвэл над чих хүнд ч байдаг юм уу хандаад би X-гээ буцаж авчирмаар байна өөрийн болгомоор байна гэж одоо хэлээд нэг хүн амтнаар үзүүлж засал дом шившлэг хийлгсэн бас байх магадaltaй харагдаж байна. Гэтэ энэ дээр бол нэг юм 10-20% баг байна л да. Ер нь бол шид хэрэглэж мэддэг хүний тусалцааг авч хоёрын харилцааг өмүүлэх гэж оролдох магадлалтай байгаад байна. За дээрс нь дет гэдэг хуудсаар энэ дээр гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол болгоомжтой бай. Өөрийгөө хамгаалаарай, хайртай хүнээ хамгаалаарай. Тодорхой хэмжээгээр зан үйл хийдэг юм өөр хүмүүстэй бас очиж үзүүлдэг ч юм уу те. Хосоо алдахгүй тул нэг юм шидийн хүчийн адилхан шидийн хүчээр буцааж хариулахч байдаг юм хөө арга хэмжээ аваарай. Яг чаргүй эксэн гарч ирээд чиний одоогийн хамтрагчийн нөхрийн чинь найз залуу гэж эхнэрийн чинь найз охины чинь булааж авах гэж ч юм уу бас тодорхой хэмжээгээр оролдохоор харагдаж байна. За зарим түрүүн бол зарим нь бол гэсэнтэй яг танаа хамтрагч чинь өөрөө жоохон ганхаад юм хүн бичингүүд нь хариу бичдэг ч юм уу нэг уулзах хуучин харилцаагаа мартаагүй болмаас нэг юм сахилгуутах зүйлүүдийг бол гарган дэгтээ 10 дугаар сард салалт байхгүй хин төвчээртэй байснаар за ялангуяа ихсэнтэй өөр хүүхдүүдэд бодсноор энэ хүү харилцаагаа авч үлдэх нь байна. Шүд зууж төвчээр гарахаар харагдаж байна. За ингээд нэг дугаарынх нь 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлын таарад уншлаг үгээр өндөрлөж байна. За 2 дугаарынх манд таарад уншлагадаа таймер л 10 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг бүгдээр харах болно. За 10 дугаар сард та бүхэнд мань өг сахиусуудын зөвлөгөө болон
эрүүл мэнд ямар хөө байх вэ? Дээрс нь их гинтийн surprise бол мөнгө санхүү ажил карьер дээр юуг анхаарах вэ гэдгийг эхлээд бүгдээрээ хараад дараа нь детальчилсан уншлагад орох болно. Санхүүсүүдийн зөвлөгөө, 10 дугаар сарын эрүүл мэндийн байдал, ажил карьер бизнес дээр анхаарах зүйлс, энэ бол гинтийн surprise. За эхлээд санхүүсүүдийн зөвлөгөөгөөс эхэлцгээе. Гайхалтай News World Celebrating Joyful аюу гой тэмдэглэх аз жаргалтай байх тийм гинтийн мэдээ ерөнтэй магадгүй тэр нь тэмдэглэгчтэй үйл явдал сүү тавилт баяр ёслол байж болно, хурим ёслол байж болно, эсвэл одоо жирэмслэх тийм ер нь бол амьдрал талархах ч юм уу гэр бүлээс чи их маш их surprise-уд гарч ирэх гэнэ. Энийг гоё мэдээ байна. Чи энэ сардаа нэг гинтийн одоо мэдээ авна. Чиний найз чинь хүнтэй сухар болсон, эсвэл чи одоо чиний найз чинь жирэмсэн болсон ч байд юм, эсвэл эгч чинь жирэмсэн болсон, хүнтэй сухар болсон. Эсвэл чи өөрөө жирэмслэх. Эсвэл энэ сар чи хурмын санал авахч байдаг юм уу? Эсвэл нэг гэр бүлийн чинь хүмүүс гайхалтай сайхан мэдээ авд чамд зарлах гэх мэтлэн. Айгуу сайхан эрг surprise-уд бол хүлээж байгаа юм байна. Энд дээр тэгэхээр бол санхүүсүүдийн зөвлөгөө гэхээсээ илүү энэ дээр surprise гараад ирлээ. За тэгэхээр би энэ дээр surprise-ийг харж хай хоонойгоор маш нэр төр гэдэг хөзөр гарч ирж байна л. Тэгэхээр одоо чи хэрэг одоо ингээд гэр бүлтэй ингээд удаан хугацаанд хүүхд үсээд асуудалтай байсан бол хүүхдтэй болсноор одоо чиний нөхөрчин хадамууд чинь ч байдаг юм уу? Чи маш их хүндлэх хайрлах те. Чи маш их нэр хүндтэй болох байж болно. За бас сүт бүсгүй болоод хурмын зар авснараа найзууд нь чамд илүү анхаарч хурим ёслолчин анхаарч чи ер нь олонний голд олонний хүмүүсийн ялангуяа гэр бүл ойр дотныхоо хүмүүсийн анхаарал байж илүү нэр хүндчин өсөх аз жаргалтай байх гэх мэтлээ 10 дугаар сард гайхалтай surprise-уд чамд хүлээж байгаа юм байна. Ойн surprise дуусгах нь эрүүл мэндийн тал дээр хэрэг ямар нэгэн порилонтой байсан бол одоо 10 дугаар сард эрүүл мэндийн асуудлуудаа шийдэн чамд одоо хэдэн сар ч юм уу нэг хэсэг болж өгөхгүй байсан эрүүл мэндийн асуудлууд байсан бол энэ асуудлууд чинь эргээр шийдвэрлэгдсэнэ чи маш их урам зориг авах нь байна. Зарим хүмүүсийн юмнууд бол гадаад үзмжиндээ илүү анхаарч эхлэн жишээ нь одоо чин ихтэй байгаа нэг тоодгүй байсан бол илүү одоо жишээ нь те би одоо худахгүй хүнтэй сууж байгаа юм чи найз залуутай болж байгаа ч юм чи биеийнхэн чин галбиртаа анхаарыг гоо сайхантай анхаарч гэдэг юм уу тийм гоё урам зориг авах сар болох нь байна 10 дугаар сард. За тэгээд эрүүл мэндийн асуудалтай байсан бол энэ асуудлууд чинь дуусах харагдж байна. 2 дугаарынх нь маань хувьд бол детальчилсан уншлага эхлэхээс өмнө маш гоё surprise-уд гарч ирээд байх юм аа. Уян хатан байдал. За ажил карьер дээр ер нь бол анхаарах зүйл нь уян хатан байдалтай бай. Ямар ч нэгэн ажил хийсэн бай тийм. Одоогийн дээр хийж байгаа ажил байна уу? Бизнес хамтрагч дээр байна уу? Алгуурхан ч гэсэн дасан цогцож уян хатан байхыг бол чамд бол санхүүсүүд бол зөвлөж байна. Flexibility тийм. За тийм ээ. Ер нь бол уян хатан бай. Хэцүү зүйл байсан ч гэсэндээ алгуурхнаа дасан цогцоорой жоохон төвчээртэй байхыг бол сануулж энэ бол та нарын ажил карьер дээр анхаарах зүйл байгаамаа. За тэгэхээр ер нь бол 2 дугаарх минь эхнээсээ л маш гоё сэтгэл тоглуулсан surprise-уд гинтийн мэдээнүүд л цаанаасаа ундраад эхэллээ шүү. За мөнгө санхүүгийн байдлыг харъя. За одоогийн байдлаар ажил төрөлтэй, хувийн бизнестэй хүмүүс маань 10 дугаар сард ямар хөө зүйл болох вэ гэдгийг харцгаая.
Цаанасаа гайхалтай гэж. За. Тэр дахиж нөхцөр аваадах юм. Үгүй ингэж авах юм. За. За 10 дугаар сард бол ажил хийхдээ хувийн бизнестэй хүмүүсийн хувьд бол гайхалтай амжилтууд харагдаж байна. Гэхдээ өнгөрсөн саруудад маш хэцүү байсан баг те. Цаг наргүй ажиллаад хүнтэй боолцох завгүй байсан хүмүүсийн маань хэцүү ажил, шаргуу ажилласан, хэцүү зовж ажилласан одоо тэр ажлынхаа үр шимийг хүртгээр харагдаж байна. Гайхалтай ерөнхийдөө бол мөнгө санхүүгийн байдал огцон дээшлэн хэрэг гэр бүлээрээ найз нөхдөөрөө бизнес хийдэг бол тодорхой хэмжээгээр хүрч байсан зорилгодоо хүрнэ. Өнгөрсөн саруудын хувьд бол чиний хийсэн хичээл зүтгэлийг чинь 10 дугаар сард үнэлэх нь байна. Мөнгө санхүүг аль бол хурдан дээшүүлэхийг 10 дугаар сард хүсэмжлэн ажил карьер дээр ч гэсэн хурдан тушаал авахч байд юм уу? Амбицтай байхыг хүсэмжлэх зүйлүүд чинь тодорхой хэмжээгээр 10 дугаар сард биелэх нь байна. Зарим нэгэн цоо шин бизнес хийж үзэхээр төлөвлөн эсвэл гадагшаа явж ажилдаг ч юм уу те хийзэж үзээгүй туршлагагүй бизнесийн салбарт хүч төрөн орох төлөвлөгөө гаргахаар харагдаж байна. За юутэйч ямар ч байлаа гэсэн 10 дугаар сар та бүхэн байна. Өнгөрсөн саруудад жилүүдэд маш их хүн чаргуу хөдөлмөрлсөн тэрнийхээ үр дүн үр шимийг бол 10 дугаар сард хүртэх нь байна. Тодорхой хэмжээгээр амжилт гаргахаар харагдаж байна. За албан байгуулалтын ажилтны хуваарь бизнес хийдэг хүмүүсээр цалингийн нэмэгдэл авах юм уу, тушаал нэмэгдэх. Тэгээ тушаал их магадлал бас байна. За ерөөд бол гайхалтай бууж байна. Гол нь тэгтээ сахиусууд бас хэлж байна. Дахиад цаад гарч иж магадгүй 10 дугаар сард. Тийм болохоор зоригтой байгаараа, төвчээртэй байгаараа, чи чадна, урагшлаад байгаараа гэдгийг бол зөвлөж байна. Бас дээрсэн чамд уян хатан байгаараа хэцүү байсан ч гэсэндээ одоогийн ажил карьер дээр дасан зохицоорой гэдэг бас сануулга энэ дээр гарч ирсэн байгаа. За тэгээд үүн дээр анхаар за зарим нэгэн хувьд бол гэр бүл ч юм уу найз нөхдөөрөө бизнес хийдэг хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ өсөлт дэвшилттэй байхаар харагдаж байна. 2 дугаар юу нэг гой бууж байна. Тийм байна. За 10 дугаар сард ямар нэгэн тогтсон ажил төрөлгүй ч юм уу ер нь бол мөнгө санхүүгийн парламенттай ажилтнууд хайж байгаа хүмүүс маань 2 дугаарх нь маань 10 дугаар сарын ерхий төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харцгаая. Хөдрөө ямар их олтын энтер гэх нэг сайн комент хийдсэн хүмүүс unsubscribe хийгээд үзгээ болчоор нэрээ угаасаа ингэж хөзрийг сайн холж ийж мэрэг төлөв тавьждаг байгаа шүү манайхаа. Яг би хөзрөө ойлгохдоо жоохон ингэж удаад байдаг гэж магадгүй. Удлаа гэд юу гоо шалхахтай нэг хэдэн секунд л байгаа шүү дээ. Тэгээд таалагдахгүй бол үзгээ болчих. Надад ямар цалин өгөөд байгаа хүмүүс байгаа биш. Юу гэвэл би та нарын ажилчин юм уу гэж нэг буянгийн жагаагийн алдартай үг санаанд ороод байгаа шүү. За тэгэхээр яаж хийхээ би бол өөрөө мэдээ таалагдахгүй бол шууд алгасаад unsubscribe хийгээд битгий үзээрэй. Анхааруулга. Яаж блог хийх юм бэ? Тийм хүмүүсний блог хийн яаж хийдэг талаа бас комент хийж заад өгчөөрэй. Зя уучлаарай жоохон сөрөг комент сэтгэл оруулчлаа. За харцгаая. За одоогийн байдлаар ажил төрөлхгүй байгаа ч юм хүмүүс 10 дугаар сард ерхий төлөв ямар хөө байх вэ? Окей. Ажилтаа болно. Хэрв ажилгүй нэг хэсэг хүмүүс байсан ажилласаа гарцсан байсан бол ер нь бол нэг хэсэгтээ нэг ажлаас гарахтаа ягаад зарим хүмүүсийн мод гарсан гэхээр нэгт маш их одоо цалин багтай мөртлөө маш их ажилуулдаг ачаалттай байсан нь улмаас ажил дээр одоогийн өмнөх ажлаа хийхийг хүсээгүй улмаас ажилласаа гарсан хүмүүс бас харагдж байна. За энэ ч бол зөв болсон юм аа. Яг өөр энэ сард чамд бол гайгүй ажлын санал гарч ирэхээр байна.
Зарим нь бол хэдэн сар ажилгүй байсан төвчээртэй хүлээжсэн хүмүүс маань ажил төрөлтэй болно. Чамайг гайгүй ажилд аван тэр нь чиний мөнгө санхүүгийн тал дээр ч юм уу цалингийн хувьд бол нийцтэй байхаар харагдаж байна. Өмнөх ажил дээр бол маш их ядардаг байсан. Нэгдүгээр маш олон зүйл хийх ёстой байсан гэл те ингээд авсан 5 цааснаас илүү их маш их ядардаг байсан хүмүүс маань харагдаад байл л да. Тэгээ тийм шалтгаанаар ажилласаа гарсан байна. За тэгээд би хэлээд байна те зөв шийдвэр боолжээ. 10 дугаар сард илүү санаачийн нийцэх ажил төрлийг бол асуудалгүй олцохоор нүр илүү цалинтай ч өмнөхөөсөө илүү цалинтай ч ажилд орж магадгүй юм байна. За тэгээд тэглээгээд энэ дээр Four of Pentacles гарч иж байхгүй. Тэглээгээд гайгүй ажилд орчлоо гэд баруун солгоогүй үрээд ахгүй юмыг яаж мэдгүй 10 дугаар сарын ерхий төлөв байдал гарч байгаа болохоор гайгүй цалинтай нөхцөлтэй ажилд орлоод хэр удаан үргэлжлэхийг мэдгүй болохоор юун дээр анхаарах вэ гэхээр хуримтлал үүсэг мөнгөн дээр жоохон хянуур байхыг сахиусуд маань бол сануулж юм шүү. За энэ дээр анхаараарай манайхаа. 2 дугаарынхан минь баруун солгоогүй үрээд байж болохгүй нэ шүү. За одоо хайр дурлалын хувьд синглчүүдээс эхлэе тийм ээ. За 2 дугаархны хувьд синглчүүдийн хувьд 10 дугаар сард хайр дурлал нь ямар хөө байх вэ гэдгийг харъя. Синглчүүд минь 10 дугаар сард хоёрч хүнээс сонголт хийх шаардлагатай болохоор харагдаж байна л да. За нэг нь цоошин хүн бол нөгөөх нь X чин амьдралчин гарч ирснээр алийг нь сонгоо шийдвэрлэж чадахгүй асуудалтай болох нэ. Нэг бол эсвэл чи нэг шинэ залуутай ч юм уу шинэ хүүхний араас ингээд чанд маш их таалагдаад харилцаа холбоо үүсгэх хүсэлтэй байгаа боловч чиний амьдралд одоо хуучин найз залуучин, хуучин найз хүн чинь юм уу гарч ирснээр чи шийдвэр таалхам хийж чадахгүй нь л те. Уул нь залуу таалагдаад гэхдээ миний хайртай байсан экс минь гараад ирчлээ. Би яах вэ гэдэг юм уу. Нэг юм проблемууд бол үүсгээр харагдаж байна. Гэхдээ хуучин нөхөр, хуучин ихнэр бас гарч ирж шинэ хайр дурлалчин садаа үүсгэж магадгүй юм байна. За тэгээ нэг бол чи хэдий хосоосоо салцсан байсан ч гэсэн X чин араас чин зууралтаад байх ч гэсэндээ чи илүү шинээр гарч ирсэн чам чиний сонирхлыг татсан хүнийхэн төлөө ингээд өрсөлдөө явагдана л дээ. Одоо тэр өрсөлдөө нь юу гэхээр өөр эмэгтэй ч юм уу чиний сонирхсан хүний чинь сонирхох 2 3 хүн байж магадгүй болохоор чи ер нь бол өөрийн болохын тулд нэлээд өрсөлдөөнтэй байх 10 дугаар сар бол харагдаж байна. Ядаж байхад шинээр гарч ирсэн хүн чинь за эрэхтэй хүн байлаа гэхэд юм ерөөсө хинтэй ч юм албаасны хосын харилцаатай байх сонирхолгүй юм bad boy байх магадлал өндөртэй. Bad boy гэдэг нь зугаа цэнгэл шоунд дуртай охтуудыг ч юм уу те ингээд эсвэл ирчүүдийг ингээл нэг юм аимшигөө солих сонирхолтойч байдаг юм хөнгөмсөг юм playfulness гэдэг чиглэлээр зугаац сонирхолтой тийм хүн байгаад байна. За тэрний араас тэгээд бас ядж байгаа сэтгэл татан болоо тэрний араас гүөх нэг бус эмэгтэй хүн, тэрний араас гүөх нэг бус эрэгтэй хүн байгаа болохоор чи юм тулаанд бэлэн байдалтай байх хэрэгтэй байгаад байх сараар дугаар сард харагдаж байна. За тэгээд дайран дээр давс гихчээр мартаж байсан X чинь ч юм уу эсвэл мартаагүй байсан X чинь бас гарч ирээд ер нь бол нэг шийдвэрт алхамд хүрэхгүй нэ 10 дугаар сард бол ер нь бол чи хэнийг сонгоно гэж хэлэхэд хэцүү байна. Яг ийм хоёрын дунд гүйсээр байгаа таарахаар харагдаж байна. За зарим хизээч X-гүй байсан
синглчүүд маань үзүүлж байгаа бол 10 дугаар сард 2 ч залуу гарч ирээд одоо ямар нэг эксгүй хүнтэй үерхэж байгаагүй хүмүүсийг яриад байна шүү дээ. 2-2 залуу эсвэл 2-2 эмэгтэй гарч ирснээр алийг сонгохоо мэдхээ байх нэ. Тэгээд шийдвэрт хүрч чадахгүй шний хоёулантай романтик харилцаа холбоотой байх зүйл бол харагдж байна. Их сахилгагүй инээр гарч ирж байна. За иймэрхүү сар бол харагдж байна 10 дугаар сард. За 10 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн минь хайр дурлалын ерхий төлөв байдлыг харцгаая. За 2 дугаар минут бол хостойгоо нийлэн маргалдах шинж тэмдэг 10 дугаар сард ажиглагдж байна л да. Үүний улмаас хоёр би нэг ойлгохгүй санал бодол зөрөө дээрээс нь баг зэргийн сэтгэл санааны хувьд бол хамтрагчаасаа хосоосоо сэтгэл нь хөрсөн мэдрэмж авах болохоор салах уу байх уу гэдэг шийдвэр дээр бол хүрхээр харагдаж байна л да. Одоогийн байгаа нөхөрчин найз залуучин чинь эхнэр чинь нэг л ингээд чамтай яасан ч таардгүй нэг өмнөх шиг романтик харилцаа чамаг их аз жаргалын мэдрүүлдэг байснасаа илүү нэг хэрүүл уурвал тасрахгүй те дээрэс нь хитрхи хэрүүл уурвалж юм уу өөрийнх нь үл ойлгодох байдлаас нь болоо чиний сэтгэлийн хувьд бол өмнөх шиг тийм vibe авч чадахгүй vibe буюу одоо мэдрэмжийг авч чадахгүй болоод баг зэргийн ч юм уу сэтгэлийн хувьд бол хосоосоо хөрх мэдрэмжийг авах нь байна. Тийм бол мацаа салдаг ч юм уу байлдаг ч юм билүүд ингээ найз залуутайгаа ч юм найз хүнтэйгээ харилцаагаа өргөжлөөд явах уу эсвэл болох уу гэдэг шийдвэртээр хүрэх боловч хоёрын хувьд бас салалт харагдахгүй байна. Тодорхой хэмжээгээр хэдий хоёр проблемтай байлаачсан хин хинтэйгээ ярилцаад одоо асуудлуудаа шийдэх нь байна л да. За ярилцаад ер нь хоёлаа яагаад болж чадахгүй байгаа юм бэ? Чиний буруу байна, надад бурууч байна гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар хоёр бин дээр ярилцсны үндсэн дээр хоёр бинийг ойлголцоод буцаад хосын харилцаа чинь аз жаргалтай хэвэн байдал руугаа орж ирэхээр байна. Яг би хэл ер нь бол нэг бус удаа хэлдэг байсан да бичлэг дээр маргалддаггүй хос гэж байдгүй. Огт маргалддаггүй хосын харилцаатай хүмүүс бол энэ бол эрүүл харилцаа бол биш. Хоорондоо гонж тонирхдаггүй, буудалцдаггүй бол энэ бол эрүүл хосын харилцаа биш ээ. Тэгэхээр энэ бол байдаг л асуудал. За нэг маргалднаас гомдлонлэнс тэгэл учир зүгөө оллоо. 10 дугаар сард асуудлууд чинь гайгүй ингээд хэвийн бүргэжлээд явах нэ. Санаа зовлтгүй юм байна. 2 дугаарынхын минь хувьд бол зя ингээд 10 дугаар сарын ерхий төлөв байдал 2 дугаарынхны таарад уншлаа. Үүгээр дуусаж байна. За 3 дугаарх минь 10 дугаар сарын ерхий төлөв байдлын таарад уншлагатай тавтай морил. За би сахиусуудын зөвлөгөөг болон эрүүл мэндийн ерхий төлөв, ажил гинтийн surprise 10 дугаар сард юу болох вэ? Ажил, карьер, мөнгө санхүү дээр юу анхаарах ёстой вэ гэдэг дөрвөн зөвлөгөө хөзрүүдийг гаргаж ирсэн. Эхлээд эдраас хэлцгээе. Итгэл үнэмшилтэй байгаарэ. Ирээдүйг бол гэрэл гээгээтэй байна. Чиний хүсэж байгаа мөрөөдөл ирнэ. Эерэг өөрчлөлтүүд одоо challenging times bring in
эерэг өөрчлөлт чиний ингээд одоо тэмцэлээд байсан цаг хугацаанд чинь одоо тэмцэлдэх өрсөлдөөнд байсан цаг хугацаанд чинь эерэг өөрчлөлтүүд авчрах болно. Гэрлийн үзүүрт, хонглын үзүүрт гэрэл байгаа шүү гэж байна. Тэгэхээр бол ерөөхдөө маш их сэтгэлийн асуудалтай, ажил, карьер, хайр дурлал юун дээр ч байдаг. Найз нөхөрлийн харилцаан дээр ч байж чамд маш их сэтгэлийн асуудалтай байсан бол сахиус чамд зөвлөгтөө. Итгэл үнэмшилтэй байгаараа ирээдүйг гэрэлхийгээтэй болно. Чиний хүсэж байгаа мөрөөлө тодорхой хэмжээгээр биелнэ гэж хэлж байна. Тэгэхээр have faith. Итгэл үнэмшилтэй байгаарай. Эрүүл мэндийн хувьд бол ер нэг юм байх л та. Жишээ нь одоо зүгээр зарим эмэгтэйчүүд мэн ч юм уу эртөө өмчөжл гоо сайхны одоо мис заслын ажилд орчихж болтой. За энэ салаанд очивол илүү гоё хамрыг минь янзлж өгөх юм болоо. Жишээ авч гарч байгаа шүү. Энэ салаанд очивол илүү гоё арсны терапи хийх юм болоо гэд сонголтоо бас олж шийдэж чадахгүй. Эсвэл ингээд бөөр илэг дотор зурчээд юм уу ингээд проблемууд үүсэнгүүт нь яг аль эмнэлэгт хандхаа мэдгүй ч байдаг юм. Ингээд сонголтон дээр ингээд тулгуурлаад тулгамдаад байх шинжтэй харагдаж байна л да. Эсвэл нэг доор хид хідэн өвчний асуудлууд одоо 10 дугаар сард гарч ирэх л да. За ганц нуруу ууц өвддөг байлаа гэхэд дотор эртэнгийн асуудлууд ч байдаг юм. Ингээд гарч ирээд чи тэгэхээр бүр ингээд ямар эмнэлэг тандах уу, яаж эмчилгээ авах уу ч байдаг юм уу. Иймэрхүү талтай нэлээ тулгамдгаар харагдаж байна. За тэгэхээр юм дээр юу хэрэгтэй вэ гэхээр 50 байж одоо ямар ч бас эмнэлгээ зөв судалж сонгоод асуудлуудаа шийдэх хэрэгтэй байх шүү. Би нэг амар эрүүл мэндийн тал дээр бас тийм хитрхи их сериосны буюу амар тийм проблемтай зүйлийг бол 10 дугаар сард орж харахгүй байна. Гэхдээ нэг юм нэрэлцсэн аль гоо сайхны мис заслын эмнэлэг зүгээр эсвэл аль эмнэлгийн илүү одоо эмчилгээ сайтай юу гэж гэдэг юм уу. Иймэрхүү тал дээр асуудлаа шийдэж чадахгүй стаажл бусдаараа гайгүй. За тэгээд сайн судалгаа шинжилгээ явуулаарэ гэж зөвлөё. Өвөж үрдэх ч юм уу тийм амар сүртэй зүйлийг бол би олж харахгүй байна. За 10 дугаар сард ирэх чамайг бүр шоконд оруулах мессеж ирэл л да. Тэгээд гол төр захиа ирэх нь чиний хувьд бол маш их бодох шаардлагатай бол магадгүй те. Гэмтэл хэдэн сар алга болсон хуучин нөхрөөс чинь ч юм уу хуучин найз залгаас чинь би чамайг санаж ийн алга болсон би нуучлаарай. Намайг хөшөөгөөч буцааж эвлэрээ. Эсвэл одоо гинтл одоо чиний хизээж бүтггүй байхаа гэсэн бизнес албан байгууллагаас чинь ч байдаг юм уу ажлын гайхалтай санал ирж магадгүй чи үүнийг уншаад шоконд ороод тулгамдаад цаа сайн бодож үзэх хэрэгтэй вэ энэ ч одоо юу болоод юм гинтийн үйл явдал болоод байна гэхдээ юм шоконд орох зүйлүүд бол гарч ирэх нь байна. За ийм учраас энийг surprise гэж хэлээд байгаа шүү дээ тий. Иймэрхүү гинтийн surprise-ууд гарч ирэхээр байна. За тэгтээ угаасаа илүү детальчилж бүгдээрээ харцгаана. Ажил карьер мөнгө санхүүдээр юу харах хэрэгтэй вэ гэхээр за fertility буюу үржил шим гэдэг хөтөлбөр гарч иж байна. Одоо дандаа л ажил мөнгө санхүү гээд ажил карьер гээд хаас илүү энэ удаатай гэр бүлээ бодох, үр хүүхдэдээ бодох цаг ирсэн байна тийм. Хитрхи их ажил карьерийн төлөө гэр бүлээ бити золиос гаргаач гэж хэлж байна. За тэгэхээр ажил гэж яваа зарим хүмүүсийн хувьд бол гэрийн баараа хардгуу их нэртэй нөхөртөө өөр хүүхдүүдтэй юм уу эцэг ихтэй анхаарал халамж хандуулж чадахгүй яваад байгаа хүмүүс маань байгаад байгаа харагдаж байна. Үүн дээр анхаар ажил амьдрал мөнгө чухал ч гэсэндээ гэр бүл бас чухал гэдгийг анхаар. Тийм болохоор гэр бүлдээ тодорхой хэмжээ цаг зав гаргаараа өөр хүүхдтэй цаг зав гаргаараа. Тэгэхгүй бол чи мөнгө санхүү ажил карьерийн төлөө хайртай хүмүүсээ золиос нь гарах гад байна гэж байна. За тэгэхээр энэ дээр ер нь бол анхаарах шүү. Мөнгө хэрэгтэй окей. Гэр бүл яах вэ? Тийм ээ? Бодвочтой л юм. За 3 дугаарынх маань одоогийн байдлаар ажил төрөлтэй, тогтсон бизнестэй хүмүүсийн маань хувьд 10 дугаар сард ямархуу үйл явдал хүлээж байна вэ гэдгийг харцгаая.
За тэгэхээр одоогийн мэдлэр ажил төрөлтэй хүмүүсийн минь хувьд бол ер нь бол ажлаасаа гарах сонирхолтой хүмүүс зарим нь байна л да. Одоо жишээ нь нэг албан байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байгаа бол одоогийн ажлаа хийх ерөөсөө сонирхол алга. Уйдсан те ингээл яг ингээд за чи жоохон хичээчвэл энэ ажил дээр чи амжилт гаргах чинь чи жоохон хичээчвэл боломж байгаа штэ гэдэх үгээгүй би наад чи ерөөсөө намайг ятгаад нэмэргүй те цалин нэмэх вэ нүү жоохон гүрийч гэж хэлээд нэмэргүй би бүр залхаж байна гэсэн мэдрэмжийг бол 10 дугаар сард аваад үүний улмаас ажлаасаа гардыг юм уу гэж бодох нэ. Яагаад тэгэхээр ингээд нэг дур маш олон зүйлийг хийх ёстой байдаг. Маш их ажлын ачаалттай байдаг. Бараг гараад одоо гэртээ нэг 50 амрах хугацаа ч юм уу болцоонд явах те найз залуу нөхөртөө ч байд юм уу зав гаргахч тэгэлгүй болно ингэж ажиллаар шахтагийн улмаас ингэж ажилдаа юм дурамчхан болох нь л дээ. Ер нь бол ямар ч нэг боломж байсан ч ахиж дэвжих боломж байсан ч ажлаасаа гарахыг хүсээд тэгээд ажлаасаа гарах уу байх уу гэдэг дээр 10 дугаар сард бол нэг юм гангасан байдалтай байгаад байна. Захирлууд чинь юм уу эсвэл бизнес хамтрагч чинь чамайг ажлаасаа гарахыг бол хүсэхгүй нь илүү чамд цалин мөнгө амлаж ядаж нөгөө нэг ажлын чинь цагийг багасгах талаар ярилцаж чамайг ингэ аргадаал байлгаад байгаад харагдчихээн л яагаад бол чи хангалттай туршлагатай сайн ажилчин эсвэл сайн бизнес хамтрагч болохоор чи ингэ бүр залхаад идэх тийм ингэ юу надад чөлөөт зав юусаа алга гараад болзоонд явчих заавал эсвэл найз залуутайгаа найз охинтойгоо цагийг ч өнгөрөх завгүй ингэж бүр морь машиг ажиллаж байна гэдэг юм бухимдалтай байгаад байна. Чи бол хангалттай тавьчихсан байна. Даан 10 дугаар сард бол захиралчин чамааг бол өдөр тушаалч бол явуулах шинжгүй илүү цайлангийн чинь нэмэх эсвэл ядаж амралт олгох цагийг чинь багас талаар ярилцсан амлалт өгнө гэх мэтлэн зүйлүүд бол харагдаж байна. За тэгэхээр түрүүн би сагуусуудын хэлсэн шүү дээ ажил гээд байгаа боловч гэр бүл хүүхдүүд те дотны хүмүүстэй цаг зав гарахгүй тэднийг хэтэрхийх золиослох гээд байна шүү гэж анхааруулсан үн дээр бас харагдаж байна. Тэгэхээр сонголтыг бол 10 дугаар сард чи өөрөө хийхдээ би чамайг одоогийн ажил карьер бизнесээс 10 дугаар сард гарна гэж бол харахгүй байна. Гэтэ нэг хэсэг эргэлзэн болиё гэж бодно. Гэтэ төвчээртэй байгаар шийднэ. Яагаад гэхээр чамд илүү мөнгө амлах ядаж цагийг чинь багасгах нь илүү мөнгө санхүүдэд цалингийн чинь нэмэгдүүлэх юм уу те тиймэрхүү зүйл амлах эсвэл хэцүү байсан ч гэсэн бизнес хамтрагчтайгаа ажил төрлөө хийгээд явхад дараа нөгөө нэг ашиг орлогоо гайгүй хүртээд ирэх одоо хувийн спонсор бизнес дээр олддог ч байдаг юм уу те хөрөнгө оруулалт авах гээд иймэрхүү эерэг зүйлүүд гарч байгаа болохоор чи одоогийн байгаа ажилласаа бизнесээсээ холтохооргүй 10 дугаар сар бол харагдаж байна шүү. Сонголт бол таны талд та өөрөө шийднэ. Гэхдээ би бол сая хэллээ те. За 3 дугаархын минь хувьд бол ямар нэгэн ажил төрөлгүй байгаа ч юм уу хүмүүс мэн 10 дугаар сарда ажил төрөлтэй болох нь уу гайгүй ажил олдох нь уу яахаар вэ харцгаая. Окей. За нэг хэсэгтээ мөнгө санхүүгийн асуудалтай явсан 3 дугаарх юм байна. За ажил олгоод хий гэсэн ч олигтой ажил олдохгүй бас нэг хэсэг юм проблемтэй дээрс нь тэгээд ажил төрөлхөн санаанд нийцсэн ажил олдохгүй байгаа дээр мөнгө санхүүгийн асуудал үүсч байсан бол 10 дугаар сар танд ажилтаа болох юм байна. Баяр хүргэе. Санаа зовлтгүй гайгүй боломжийн ажилд орно. Орсон ажил нь бол ерөөхдөө чиний хувьд гэх юм ингээд за болно те цалин нөхцөл нь дайжгүй байна гэж мэдрэгдэхэд хүрэх тийм гайгүй ажил орчих нэ.
Хэсэгтэй л ажилгүй байсан, ажилд орохын тулд хамаг арга чаргаа хэрэгэлсэн. За зарим нь бүр за гайгүй ажил болтохгүй бол хуваараа юм ч хийдэг юм уу гэл ингээл нилээ ингээ проблемтой яваад байсан хүмүүс маань их харагдчихээн л да. За тэгэл үүнээсээ гадна ажилтгүйний хэдэн сар ч юм уу те яваад хаар санхүү мөнгөний хувьд хүндрэлтэй байгаад байсан бол 10 дугаар сард зя гайгүй ажлын санал хүлээж авснаар нэг юм проблем чинь дуусах нэ. Мама мия. Проблем чинь дуусна. Тэгтээ өөрөө сайн хичээх хэрэгтэй. Гомдлоод суугаад байхгүй. Сайн эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хичээнгүй байх хэрэгтэй гэдгийг сахиусууд сануулж байна. За тэгтээ сайн мэдээ нь юу вэ? Танд 10 дугаар сард ажлын санал олдно. Тэр нь бас боломжийн орлоготой цалинтай ажил та нар маань 10 дугаар сард хүлээж авах нэ. Баяр хүргье. За 3 дугаархны маань за синглчүүд маань 10 дугаар сарын хайр дурлалын ерөнхий төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харъя. Харцгаая. Синглчүүд минь 10 дугаар сард сингл хийвэрэл байх нь да намайг уучлаарай жоохон шууд хэлчлээд ихтэй би үнийг хэлэхгүй байж чадахгүй. Ер нь бол чиний удаах хугацаанд ч үнийг хэсэг чи ганц би яваад чи нэг залгуу сонирхож исэн бол даанч тэр чин чамаас өөр эмэгтэй хүний сонголттой эсвэл чамаас өөр залуугийн сонголттой байсан харагдаж байна л да. Тэр нь үхээр чамтай уулздаг ч юм уу чамд итгэл найдвар өгвөл за энэ залуутай гайгүй болж бүтэх юм байна гэсний хүнтэй 10 дугаар сард дайралтах эсвэл 9 дугаар сард дайралтсан байхад 10 дугаар сард тэр залуу чинь чамаас өөр уулздаг хүнтэй тэр эмэгтэй чинь чамаас өөр уулздаг залуутай уулмаас чиний сэтгэл санаа маш ихээр шаналх нь байна, чиг зовх нь байна. Тэгээд 10 дугаар сард угаасаа ямар ч ирээдүггүй гэдгийг мэдэнгүүтээ хэцүү байсан ч гэсэндээ нэг залуутай ч юм уу нэг хүүхэнтэй танилцаад болж бүтээ гэсэн чи болж бүтгүү мэдсний улмаас харамсалтай чи сэтгэлээр унаад энэ харилцаагаа болохоор шийдвэр гаргах нэ. Яагаад гэвэл чамд өрсөлдөгч байна чи чадлаараа хичээлээ ч гэсэндээ нөгөө залуу чинь чамтай уулзлаа ч гэсэн нөгөө хүүхэн чинь чамтай уулзлаа ч гэсэндээ чамайг бол дандаа юм жоохон муухай хэлэхэд бол запаслаад байх те. Өнөөдөр би чамтай уулзсан нөгөөдөр би тэр хүүхэнтэй уулзсан ч гэдэг юм уу. Ийм хандлага нь улаан цам гарч ирснээр чиний маш их уур бухимдал гомдлыг хүргэсний улмаас 2 онд ийм хүнтэй байснаас би зүгээр сингл хിവэрэ байя гэсэн шийдвэрт бол 3 дугаарынх минь харамсланд хүрэхээр за тэгээд өмнөх хэдэн сар яг найз залуу болоогүй ч юм уу найз хүн болоогүй гэсэндээ тийм нэг уулздаг залуутай хүнтэй байсан бол 10 дугаар сард энэ харилцаа чинь төгсгөл болох нэ. Юу вэ гэхэд тэр хүн үргэлж сонголтоо нээлттэй байл сонирхолтой. Нэг бол өөр хүн амьдралд нь гарч ирснээр хоёрын харилцаа дуусах болоод ер нь бол сингл хിവэрэ байх 10 дугаар сар харагдаж байна. За тэгэхээр бити гомдоор эмзэг хүмүүс байна. 10 дугаар сар гэдэг чинь 30 хоног, 31 хоног ганцхан сарын хугацаанд те ерхий төлөв байдлыг үүдж байгаа болохоос биш насаараа сингл байна гэж хэлээгүй. Тийм болохоор үнийг авах гэхийг ухаанаар хандаад толгойдоо хийгээд авчих. Чи ерөөхдөө за боли ийм онцгүй хүмүүсийн араас гүйж говшиж өөрийнхөө нэр хүндийг баарч ирснаас илүү өөрхөн гоо сайхан гадаад үзмж ажил карьер мөнгө санхуудаа илүү анхаарад сингл байсан чи яа тийм бэ гэсэн шийдвэрт хүрэхээр харагдаж байна. За юм байна. За тэгээд би дахин хэллээ энэ бол ерхий таарад уншлага олон хүн заавал 100% таархалгүй авах гэхийн
ухаанаар хандаараа. Гэтэ миний ер нь ерхий entertainment зорилгын тааралт уншлага байлаач гээд огт хүмүүс таардгүй бол биш. За тэрийг бол ер нь бол үздэг хүмүүс маань, байн үздэг хүмүүс маань бол өөрсдөө мэддэг, комментч бичдэг, сэтгэлээч үлдээдэг тийм ээ. За тийм ээ. Тэгтэл бас таарахгүй, зарим хүмүүс таарахгүй тэр хэдэн мянган хүн үзэж байгаа шүү дээ намайг. Тэрнээс нэг хэдэн таарахгүй байх магадлал уучлаарай байгаа шүү. Энэ бол хувийн надаас авсан хувийн уншлага биш болохоор ийм байх магадлал өндөртэй маа. За 3 дугаар нэмийн хувьд бол 10 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын 10 дугаар сарын ерхий төлөв ямар байх вэ гэдгийг хараад за тэгээд ерхийдөө таарад уншлага маань өндөрлөхнэ. За надад нэг юм хоёр гаргалаа байна. 10 дугаар сард гэр бүлийн хүмүүс юм уу, эхнэр нөхөр, найз залуу охин хосны харилцаатай хүмүүсийн хувьд бол нэлээд төвнжин хаарах нь байна. Юу гэхээр чиний үзүүлж байгаа чиний хос чинь, нөхөр чинь, эхнэр чинь чамаа хуурам ихэлснээр чиний сэтгэлийг маш их гонсоолгосны улмаас тойрны хэсэгтээ завсарлах авах боловч яг салахгүй. За өмнөх саруудад хостой мөртлөө төр зургийн маргаантай ингээд салцсан ч юм яг салаагүй мөртлөө юм ингээд холбоотой ч нэг альбом ёсоор салаагүй байсан хүмүүс мэн хувьд бол яагаад вэ гэхээр те хамтарчин чамайг хуурсны улмаас харилцаан чи ийм асуудал үүсэх боловч 10 дугаар сар та хоёрын харилцаа эргэн сэргэн хэвийн үргэлжлэн төр зургийн л юм адармаатай байхаар харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд бол одоо найз залуу чинь юм уу эхнэр чинь гадаадад ажиллаж амьдардаг байж байгаа те өөр хүнтэй холбогдож чиний урмыг хугалах тэр нь яах чаргагүй нөгөө холын зайнаас үүсэх проблемууд байгаа юм л да. Нөгөө хол байгаа хосуудын дунд угаасаа нэг юм бие физиологи хэрэгцээний асуудлууд гардаг байхгүй юу. Тэгэхээр нэг хуурам эхлэлт рүү ороо авчдээ. Ганцаардахын тулд хүний нутад өөр хүнтэй уулзах холбоо тогтоох гэх мэтлэн проблемууд гарч ирдэг л те. За үүний улмаас бас юм хуурам эхлэлт үүсч болно. Ингээд тэнгуүдэ чиний хос чинь нэгстэй чамтай холбоо барихгүй таг алга болоод чи гайхаад яагаад одоо миний нөхөр ч юм уу миний эхнэр солонгос ч юм уу за зүгээр солонгос улсыг би жишээл авч ярьж байгаа шүү дээ. Өөр онд байж болно те. Америкч байт юм уу байсан хүн ингээд гинт таг алга болчихвоо гэж бодож байтал тэгээд гарч ирээл учир байдлаа хэлээл үгүй би чам таартай тийм байхгүй гэдэг юм уу те. Ингээд чиний санааг чинь зовоож исэн зүйлүүд чинь арилахаар байна. Гэхдээ ер нь эхнэр нөхөр найз залуу найз хүн хэнийг ч үзүүлж байгаа 10 дугаар сар та нарын хамтрагчин та нарыг бол өөр хүнтэй хуурах гашуун ч гэсэн үнэн зүйл бол гарч ирэх нь байна. Тийм болохоор заримдаа чиний залгасан мессеж дуулаханд утсаа авахгүй чамайг зовоох те тиймэрхүү зүйлүүд гарна. Үүний улмаас хоёр маргалдаад яг чиг салчихгүй мөртлөө яг чиг нийлчихгүй байх боловч иймэрхүү ээдэртэй харилцаануудаа 10 дугаар сар дуусгар болгоод үйл ойлголцлоо хэвийн болгоно хосын харилцаа хэвээрээ үргэлжлэн холын харилцаатай биш хоёулаа Монголд байдаг нэг гэрт амьдарч байгаа хосууд байвал хэдийн чамд ийм муха зан гаргалаач гэсэндээ тоо ярилцаад уучлж өшөөгөөд за тэгээд хосын харилцаа чинь хэвийн үргэлжлэх 10 дугаар сар байх нэ. Зя юм байна. Гэтэ яг юу нь бол яг бүр салхуу нийлэхгүйгээр нэг хэсэг юм болох боловч арайч салчхааргүй бол харагдж байна. За ингээд ийхүү 3 дугаарыг 10 дугаар сарын ерхий төлөвийн таарад уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай.